Сайн бацхан ирэх үзэгчтэй. Монголын мэдээ сувгийн бэлтгэрүүдийн цагийн урд мэдээлэл хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр засгийн газрын ээлжид дуралдаан боллоо. Аялал жуулчлалын салбарыг дэмжснээр эдийн засагт валютын урсгалыг нэмэх боломжтой гэж энэ хуралдаанаар үзсэн байна. Мөн Монгол улсад гадаадын бүлэг жуулчдыг визийн хөнгөлөлтөд нөхцлөөр зорчуулснаар жуулчдын урсгалыг ч нэмж аялал жуулчлалын эдийн засгийн бас нэгэн тулгуур болгох боломж бүрдэх юм а. Монголын нутгаар дамжин өнгөрөх гадаадын иргэнд Монгол улсад 72 цагийн хугацаанд визгүй зорчиж байхаар шийдвэрлсэн байна. За цаашид Монголын үндэсний агаарын тээвэрлэгч компани шууд нислэгтэй чиглэлээс ирэх гадаадын жуулчдын нислэгийн үн тарифыг жил бүрийн 10 дугаар сарын 1-ээс 5 дугаар сар хүртэлх хугацаанд бууруулах, хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр ажиллах үүргийг зам тээврийн хөгжлийн сайдад ерөнхий сайд өглөө. Мөн аялал жуулчлалын төв байгуулснаар эдийн засгийг төрөлжүүлж гадаад валютын урсгал, экспортыг эрс нэмэгдүүлэх замаар тогтвортой ногоон үйлчлэг бүрдүүлэх боломж бүрдэнэ гэж засгийн газар тооцоолж байна. За энэ төвийг байгаль орчин аялал жуулчлалын яамны дэргэд ажилуулах юм байна. Гадаадын зочид жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор засгийн газар хоорондын болон салбар яамд хоорондын санамжчиг гэрээ байгуулсан аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан гадаадаас ирэх бүлэг жуулчдыг Монгол улсад зорчих визний хөнгөлөлтийг олгох ийм засгийн газрын тогтоол батлагдж байгаамаа. За мөн ийд виз олгох асуудлыг гадаад хэргийн яамд судлаж бас энийг дараагийн засгийн газрын хуралдаанд оруулахаар ийм үүрэг даалгавар чиглэл өгөгдсөн байгаа. Засгийн газрын ээлжид хуралдаанаар шийдвэрлсэн бас нэг асуудал нь Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлийн хөгжлийн ерөнхий төсөл боловсруулж батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үндэсний хорог байгуулсан юм а. Жижигдэн дуулдрын тоног төхөөрөмжийг галийн албан дотроос чөлөөлөх хэрэгтэй эсэх талаар Улсын хурлын төсвийн байнгын орооны хуралдаанаар яригдлаа. Холбогдох тогтоолын төслийг Улсын хурлын зарим гишүүн санаачлан боловсруулсан байна. За сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гайлын албан татвараас чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлж 2016 оны 12 дугаар сарын 31-нд дуусгар болоод байгаа юм. За цаашид тухайн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүднээс холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгээ Улсын хурлын гишүүн Ганбаатар тайлбарлаж байна. За хамгийн гол нь жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого болж хэрэгжих юм гэдэг үүднээс эрхэм гишүүн тайлбар өгч байна. Тоног төхөөрөмж ороод ирлээ гэхлээр тэнд бол ямар нэгэн байдлаар өөр чиглэлээр ашиглах юм уу, өөр газар шахах юм уу, тийм лойвор байл байхгүй л дээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж орж ирж байгаа гэдэг бол тэрүүгээр хин нэгэн хүн юм үйлдвэрлэнэ л гэсэн үг, юм хийнэ л гэсэн үг. Түүнээс биш аваачаад Эрдэнэт үйлдвэрт ч юм уу нэг уул уурхайн газар шахах тийм ямар ч боломж байхгүй л дээ. Тэгэхээр энэ бол ороод ирсэн хойноо хэдэн хүнийг ажлын байртаа болгоно. Нэг бараа юм уу хүний иддэг юм уу тийм ямар нэгэн зүйл бол байхгүй. За салбарын яамныхны мэдээллээс үзвэл жижиг дунд үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг гайлын албан татвараас чөлөөлснөөр 2009-с 2013 онд 24 тэрбум, 2014-өөс 2015 онд 13 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна. За тухайн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн нөхцөлд 2017-оос 2018 онд 4 тэрбумаас 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх боломжтой гэсэн тооцоог хуулийн төслийг санаачлан боловсруулсан гишүүд гаргаад байгаа юм. За харин жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийхэд төрөөс дэмжлэг хүсэж байгааг Улсын хурлын гишүүн Инг Төвшин хэлж байна. Хамгийн гол нь баахан бүтээгдэхүүн агуулгаар нь дүүрэн байна. Тэр тэгээ нэвсгийн таавчг маавчг тэгэл хувцас хунар тэгэл энэ жуулчдад зарна гэл баахан сувенир энтер хийцсэн ингээл тэгээ байж байгаа. Тэгээ ерөөсөө борлуулалт байхгүй. За Улсын хурлын хувьд жижиг дунд үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг гайлын албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ засгийн газрын байр суурийг сонсох шаардлагатай байгааг Улсын хурлын гишүүн улаан сануулж байна. Төрийн бодлого бол ийм хит хавтгаар ирсэн ийм байж таарахгүй. Тодорхой бодлогоор дэмжих салбараа тэргүүлэх бодлогынхаа асуудалд бодлогоо төвлөрүүлж түүндээ таарсан ялгууртай ийм оновчтой татварын бодлогуудыг хийж явах учиртай. За тухайн асуудлыг цаг хугацаа алдахгүйгээр шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр сууриас Улсын хурлын гишүүн нямд орж хандж байна. Гишүү зөв яриад байна. Тэгвэл бид нар бол шийдвэр гаргах шаардлагатай. Дэмжин хэлцэл явчих. Тэгэл нэг талдаа шийдвэр гаргачих. Өөр юм энд байхгүй. Хойшлуулад дундаас нь дундч хувьд болохгүй шүү дээ.
За жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гайлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх зөв гэж Улсын хурлын төсвийн байнгын хорооны гишүүдийн олонхон санал нэгдээд байна. За асуудал Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яригдах юм а. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх замаар эдийн засагт төсөлд гарах ихээхэн боломж нөөц бий гэдэг тухайд Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд яригдлаа. За цаашид жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихэж чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж байнгын хорооны гишүүд үзэж байна. Хүн сэдв аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Цэргэлэнгийн мэдээлэлээс үзвэл жижиг дунд үйлдвэрлэгчдэд 2009-ээс 2016 оны хугацаанд нийт 745 тэрбум гаруй төгрөгийн зээлийг олгосон байна. За цаашид тухайн зээлийн эргэн төлөлтийн хөрөнгөөр жил болгон 20 тэрбум төгрөгийн зээлийг жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгох боломжтой гэж салбарын сайд үзэж байна. За харин банкар биш яамаар дамжуулт зээл олголт хийвэл эргэн төлөлтөнд эрсдэл орох магадaltaй гэдгийг Улсын хурлын гишүүн Болдын Жавхлан санууллаа. Сүүлийн үед сонссноор 35 тэрбум гэсэн баха. 35 тэрбум төгрөгийн их усүрийг яам өөрсдөө мэдээд одоо ямар шинэ журам гаргасан ингээд тарааж байгаа сургатай байлээ. Ийм тохиолдолд эргэн төлөлт чинь маш муу болно шүү. Юун одоо 100%, 60-аас 80% нь эргэж төлөгдөхгүй бол. За 2014-өөс 2015 оны зээлийн эргэн төлөлтөөр бий болсон их үүсвэрээс 2016 оны 12 дугаар сард жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээл олгосон. За цаашид зээлийн эргэн төлөлтөд эрсдэл үүсэхгүй байхад анхаарсан зохицуултыг хийнэ гэдгээч хүн сэдв аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Цэргэлэн хэлж байна. За энэ 2017 оноос эхлээд бол би бүгдийг банкар дамжуулж явуулаа гэдэг шаардлага тавьсан. Тэгээ эрсдлээ банкнда хариуцуулаад тэгээд бодлогынхоо шийдвэрийг бол жижиг дунд үйлдвэрийн газрын гаргаа яваа гэдэг ийм шаардлага тавьсан явж байгаа. За зээлийн үр дүнд анхаарч ажиллах бас татварын оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа гэж Улсын хурлын гишүүн Болор Чулуун тайлбарлаж байна. Бид Монголда хийж чадж байсан бүтээгдэхүүнийг ялангуяа нэмэн өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүнийг импорт оруулахыг хязгаарлах хэрэгтэй. Гайлын татварыг өндөрсөх хэрэгтэй. Тэгжээж үйлдвэрлэл ярихаас биш өөр тохиол яриад хэрэггүй л дээ. Салбарын яамны хувьд үйлчилгээний салбар болон хөнгөн үйлдвэрлэлд анхаарсан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж Улсын хурлын гишүүн Ганбаатар үзэж байна. За Улсын хурлын гишүүн Тэрбиш Давгийн хувьд гадаадын зээл тусламжийн хөрөнгийг оновчтой зарцуулах чиглэлд анхаарах хэрэгтэй байгааг сануулж байна. Гадаадын зээл тусламжаар ажлын байр бий болгох гэж байгаа зээл тусламжийг бид цаашдаа авъя гэдгийг ер нь бол ингэж явах цаг нь болсон. Гадаадын зээл тусламжийг нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн, экспортыг нэмэгдүүлсэн, импортыг оруулсан бүтээгдэхүүнд оруулах. За цаашид жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтанд анхаарч ажиллах төр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэдэг тухайд Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр яригдлаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд өнгөрсөн оны 2 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн өөрчлөлтийн дагуу зарим аж ахуйн нэгжийн татварыг энэ оны 1 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас 90%-аар хөнгөлж байна. Аймаг сумын төв нийслэлээс 550 км-с хол байршилтай аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болж байна. Тодорхойлбол тухайн аж ахуйн нэгжийн байршил 600 км-с дээш аслагдсан бол 50%, 1000 км-с дээш аслагдсан бол 90% татварын хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой. 3 жилийн хугацаанд дагаж мөрдөхөөр хуульчилсан уг нэмэлт өөрчлөлт нь хөдөө орон нутгийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихэд чухал түлхэц болно гэж үзэж байгаамаа. Хөнгөлөлтөнд хамаарахын тулд 1-р Улаанбаатар хотоос 550-аас 1000 км гэдэг энэ байршлыг хангаж авах ёстой. 2-дугаарт энэ хуулийн заасан энэ хөнгөлөлтөнд хамаарахгүй гас бусад үйл ажиллагаа эрхэлдэг байх ёстой. Дээрээс нь 3-аас дээш ажлын байр бий болгосон тэр нь нийгмийн даатгалаар баталгаажсан байх ёстой. Орон нутгийнхаа төсөвт татвар төлдөг байх ёстой гэсэн ийм байдлаар хуульчилчихсан байгаа. Хэрвээ тухайн аж ахуйн нэгж ашигт малтмлын хайгуулах их ашиглах, согтууруулах ундаа, тамхины ургамал, газрын тосны бүтээгдэхүүн, бөөний худалдаа, автобензин болон дизель түлш зэрэг чиглэлээр үйлдвэрлэл борлуулалт хийж байгаа бол татварын хөнгөлөлтөнд хамрагдахгүй. Мөн эрчим хүчний их үүсвэр шугам сүлжээ, иргэний нисгийн үйл ажиллагаа болон автозам, замын байгууламж барих, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлөлт үйлчлэхгүй. Хуулийн энэ өөрчлөлт татварын хөнгөлөлтийн зөвхөн эхлэл нь
цаашдаа аж ахуй нэгжүүдийг татварын орчноор дэмжих томоохон шинжилэл хүлээж байгааг худалдаажүүл дүрийн танхимаас илэрхийлж байна. Зөвхөн зарим нэг зал тэр километр тавьсныг залтууд байгаа. Тэгээ ганц 1% татвар гэдэг. Энэ бол одоо яг косметик маягийн тийм өөрчлөлтүүд хийгээд байгаа юм аа. Уг нь аж ахуй нэгж дээр дөрвтойхон өөрчлөлт хийгээд тэр орлогоороо ангилж байгаа 1.5 тэрбумын те одоо 3 тэрбумаас тийш 20% татвар авч байгаа шүү дээ. Энэ бол одоо 2006 оны тавьж ясан тоохгүй. Өнөөдрийн энэ мөнгөний уналтаар бол энэ бол доотлол 10 тэрбум болж иж энэ иргэд маань энэ татварын дарамтанд орохгүй. Манай улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд дурдсанаар аж ахуй нэгжийн орлогын албан татварт нийт 621 тэрбум төгрөг төвлөрсөн. Үүнээс орон нутгийн татварын албатад 10.8 тэрбум төгрөг буюу маш бага хувийн төвлөрчээ. Аслагдсан аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хууль хэрэгжиж эхэлснээр орон нутаг дахь бизнесийн орчныг дэмжих тодорхой боломж бүрдэж, эдийн засгийн өндөрлийг даван туулахад түлхэц болно гэж салбарынхан үзэж байна. Эрчим хүчний яам 2020 хүртэл Улаанбаатар хотод хамтран ажиллагаар болж хоёр талын төлөөлөл өнөөдөр санам жижиг байгууллаа. За Дулааны 3 дугаар цахилгаан станцыг 250 мегаваттаар өргөдөхтэй холбогдуулан Дулаан дамжуулах магистрал түгээх шугам сүлжээг өргөдөх нь шинжлэх юм байна. Нийслэлд эрчим хүч Дулаан хангамжийн найдвар тээх усрыг бий болгох чиглэлээр төслүүдэд хамтран ажиллахаар боллоо. Ерөнхий сайд Эрдэнэт шинэ оны өмнөхөн гэр орооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг 4-р сарын 1 хүртэл оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл тэглэх шийдвэр гарч энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ цахилгаан эрчим хүчний их үүсвэр гэр орооллын бүх айл өрхөд хангалттай хүрч чадахгүй хүндрэл бий. Тиймээс цаашид үүсэх эрсдлээ сэргийлэхэд анхаарч байгаа юм байна. Аслагдсан одоо гэр хороолол бусад одоо төвлөрсөн хэсгүүдээ хэрхэн яаж энэ дулаанаар хангах вэ? Цахилгаанаар хэрхэн яаж найдвартай хангах вэ гэдэг асуудлаа бас бид онцолж энэ гэрээндээ бол тусгаж хамтын ажиллагааны гэрээгээ зурлаа. Дээр нь цаашдаа энэ Улаанбаатар хоттойгоо хамтраад бас эрчим хүчнийхээ бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлэх шинэ их үүсвэрийн асуудлууд байна. За мөн аслагдсан гэрэл цахилгаангүй байгаа айлуудаа хэрхэн яаж холбох вэ? За бусад энэ хоттой холбоотой эрчим хүчний хэмнэлтийн асуудал яаж хамтарч ажиллах вэ гэдгийг энийг тусгасан энэ гэрээ байгууллаа. Тэгээд энэ онд нийслэлийн 6,000 гаруй айл өрхийг гэрэл цахилгаанд холбох юм байна. Мөн дулааны алдагдaltaй орон сууцыг дулаалах, дулаан алдагдлыг бууруулах талаар хамтран ажиллахаар болжээ. Улаанбаатар хот бол хөгжиж байгаа хот. Өдрөөс өдөрт өргөжинд тэлж байгаа. Улаанбаатар хотын дэд үтсийн шугам сүлжээ, дулааны болон цахилгааны сувмжилт бол байнга өргөжинд тэлж байгаа. Энэ ажлыг хийхдээ бол яам хот хоёр бол ойчин цоочин байдлаар хийх биш. Төлөвлөгөөтэйгээр захаас нь одоо шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ асуудал бас энэ санамжтай бас туссан байгаа. Тэгээ санамжийн хүрээнд бол яам хот хоёр хамтраад хотын өмнө толгомж байгаа асуудлуудаа шийдвэрлэх болно. Дулаан хангамжийн чиглэлээр дагуул хотууд шинэ бүтээн байгуулалтын бүсүүдэд эрчим хүчний их үүсвэр барьж байгуулна. За төвлөрсөн дулаан хангамжаас алслагдсан бүсүүдэд хэсэгчилсэн дулаан хангамжийн систем бий болох юм байна. За их тойроо шугам сүлжээ, дэд станцын барилга, угсралтын ажлыг бүрэн дуусгах, газрын маргаантай асуудлуудыг нь хамт шийдвэрлэх юм байна. Гэр хорооллын суурьшлийн бүсэд сэргээгдэх эрчим хүч бүхий ногоон технологид суурилсан бие даасан дэд бүтцтэй хэсэгчилсэн төлөвлөлтийг бий болгох зэрэг хэд хэдэн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрчим хүчний яам нийслэлтэй хамтран ажиллах юм байна. Эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэгэлсэндээ холбогдуулан цахилгаанаар дулаан үйлдвэрлэх технологи тоног төхөөрөмжийн эрэлт нэмэгдэж байна. Бид дотоодын эрдэмтэд судлаачдын бүтээсэн цахилгаан бага зарцуулдаг дулаан үйлдвэрлэгч зарим технологийн тухай сурвалжлаа. Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийнхэн одоогоос 5 жилийн өмнө уг усан халаагуурыг бүтээжээ. Үүнийгээ гэр хорооллын айлууд болон амралтын газарт суйрлуулан туршиж үзсэн байна. Захиалгаар суйрлуулдаг болохоор одоогоор хэрэглээнд өргөн нэвтрээгүй байгааг ярьлаа. Усаа нэг удаа халаачих бол дахин халаах шаардлагагүй болохоор цахилгааны хэрэглээг хэмнэн. Мөн гэр байшингаа ямар хэмжээнд халаах гормыг хэрэглэгч алсын зайнаас тохируулж болдог гэд давуу талууд олон байгааг тайлбарлалаа. Монгол гэр дээр тавьсан. За нөгөөх нь бол 2 давхар хорилцоогоор нэг 80 орчим метр квадраттай айлын байшин тавьсан. За нөгөөх нь бол 200 метр квадраттай байгуулгын байранд тавьсан. Нүүрс түлдэг байсан айлууд маань бол нүүрсээ түлхээ боллоо. Нүүрстэй утгалдаг ажил нь байхгүй болсон. За түүнээс биш зардлын хувьд бол ерөнхийдөө ойролцоо очиж байгаа. Тэр чи одоо нэг портер нүүрс нэг 150 сая орчим төгрөг гэдэг бол энэ зарцуулах цахилгааны өртөг нь бол тийм л хэмжээний очиж байгаа гэсэн үг.
Эрчим хүчний хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтэй айлууд 2 тарифт тоолууртай байх ёстой. Судалгаагаар төвийн бүсийн айл өрхийн 90 гаруй хувь нь 2 тарифт тоолууртай байна. Харин ийм тоолуур авах хүсэлтэй иргэд цахилгаан түгээх компани тоолуурын лабораториос 80-аас 85 мянган төгрөгийн үнэтэй 2 төрлийн тоолуураас сонголт хийж болно. Мөн манай Эрдэмтэд 2 тарифт тоолуурыг дотооддоо үйлдвэрлэж туршилтын загварыг гаргаад байна. Тэдний тооцоолж байгаагаар ийм тоолуурыг 60 орчим мянган төгрөгөөр зах зээлд гаргах боломжтой байна. Бидний хийсэн деталуудын зөвхөн деталуудын үнийг нэмээд л гаргахад бол нэг 60 орчим мянган төгрөг болж байгаа. Тэгээд энэ нь бол мэдээж бас деталуудаа бөөнөр авснаар бол бас хямдрах боломжтой. Ахтаа бас бидний бас нэг хийж байгаа зардал маань бас шингээг байгаа. Тэгээд эхний удирдалтаа бол багтаагаад стандарт хэмжил зүйн газар бол өгөөд хэмжилтээ илгээд одоо стандартанд баталгааж яана гэсэн тэр үр дүнг авах зорилго тавиад ажиллаж байгаа. Цахилгааны хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтэй айлууд гэр байшиндаа дулаалга хийж, дулаан алдагдлыг бууруулах, цахилгааны монтажийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Мөн ямар халаагур сонгох хэсгээр эрчим хүчний зохицуулах хорооноос зөвлөгөө авч болох юм байна. Гэрт амьдардаг хэрэглэгчдийн хувьд бол халаагур багц хүчин чадлын халаагурыг бол хэрэглэнэ. За түүнээс дэш томоохон хэмжээний одоо талбай хэмжээс хамаарат халаагурын түвш бол янз бүр байна л да. Тэгэхдээ хэрэглэгчд маань өөрснөө л халаагураа бол зөв сонгох тал дээр анхаарах нь зүйтэй. За манай мэрэгжлийн байгууллагын Улаанбаатарын цахилгаан төгсөлчийн компаниас за халаагууртай холбоотой за дээр нь одоо энэ цахилгааны монтажтай холбоотой юм сэрэмжлүүлэг сурчлагааг бол тогтмол хийн үнэтэй үйлдвэрлэдэг. Жилд 2 портер нүүрс түлдэг айлын нүүрсний жилийн хэрэглээ дунджаар 400-аас 500 мянган төгрөг. Цахилгааны үнийг тэгэлснээр нүүрс нь зарцуулдаг байсан мөнгө тэг төгрөг болно гэсэн үг. Энэ мөнгөөр цахилгаанаар дулаан үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийг сонгож суйрлуулна гэж тооцвол урт хугацаанд өрхийн эдийн засагт ч хэмнэлт бий болно гэж салбарынхан тооцож байна. Мөн импортоор оруулж ирж байгаа ийм төрлийн бүтээгдэхүүнийг гайлын тарифаас чөлөөлөх зэрэг дээрч уян хатан хандах хэрэгтэйг хэрэглэгчдийн зүгээс хэлж байгаамаа. Хөтөлбөр үргэлжилж байна. 2016 оны 11-р сарын 16-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын 104-р захирамж гарч Улсын хурлын 2010 оны тогтоолыг одоо хэрэгжүүлэх зорилгоор 5 толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн байгуулах ажлын хэсгийг томилсон байгаа. За тодорхойлбол 5 толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллахаар шалгарсан хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцөлийг одоо сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийнэ гэж Засгийн газар танилцуулах үүрэг өгсөн байгаа. 5 толгой хөрөнгө оруулалтын гэрээг хариуцсан ажлын хэсэг 12 дугаар сарын 9-нд Хятадын төрийн өмчөд China Shinhua Energy компани удирдлага болон үндэсний олборлагч компаниудын төлөөлөлтөд уулзсан байгаа. Ажлын хэсэг хөрөнгө оруулагчтайс уулзалтын үр дүн болон гэрээний төслийг 2016 онд багтаан засгийн газар танилцуулах даалгавар авсан ч ондоо багтааж танилцуулсангүй. Гэхдээ гэрээний төслийг удахгүй танилцуулах болов уу гэж харж байна. Бид энэ сэдвээр сурвалжлага бэлтгэлээ. 2017 онд 5 том төсөл хэрэгжүүлнэ. Хамгийн ихэнд 5 толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна гэж засгийн газар мэдээлсэн. Эдийн засгийн хүндрэл, улс төрийн нэг хүчин эрх барьсан нөхцөл байдал, олон жилийн өмнөөс эхэлсэн хилцээрүүдээр үндэслэн дэлхийн хэмжээний аврах төсөл одоо л жинхэнэ утгаараа хөдлөх цаг ирж байна гэж харж байгаа. Ер нь бол 2008 оноос эхлэн 5 засгийн газар дамжин яригдж байгаа 5 толгойн хөрөнгө оруулалтын гэрээ одоо л шийдэгдэх цаг иржээ гэж мөн харж байна. За 5 толгойд хөрөнгө оруулах консорциумд Energy Resource 51%-тай, Shinhua 49% эзэмшилтэй. Харин Sumitomo корпорац зах зээлд нүүрс гаргах болон хөрөнгө босгох баталгаа болж орсон. За Эрдэнэс 5 толгойн хувьд консорциумын бүрэлдэхүүнд хувь эзэмшигчээр орохоор яригдж байна. За төмөр замын 51%-ийг төрийн өмчт Монголын төмөр зам компани эзэмших санал хэвээр байгаа. За энэ хилцээр цагаан сараас өмнө шийдэгдэх болов уу гэж ажиглагчид харж байна. Одоо яг боломжтой нэг тийм үй тохиож шít. Өн өсөөд унаад дахиад нэг жаахан одоо тогтворчаад өсөх хандлага туулж байна. Тэгэхээр энэ бол өөрөө боломж. Алтан боломж. Энэ үед нь шийдэхгүй бол дахиад 5-6 жил хойшлно. Дахиад 5-6 жилийн засгийн газар дамжина гэсэн. Хэлэлцээр бол нэг тийм удаан хугацаа орохгүй хуучин одоо суур байсан учраас урд нь явж ирсэн нөхцөл гадаа талд нь баг юм өөрчлөгдөөгүй. Манай дотоодын үндэсний асуудал байсан тэр нь одоо ингээд маш одоо боломжтойгоор шийдэгдэх нөхцөл байдал биднээс хамаарат үлдсэн байна.
5 толгойн ордын олборлолт, нүүрсний борлуулалт, төмөр зам, цахилгаан станц, Өмнөговь аймгийн бүтээн байгуулалт гээд бүхнийг зохиц байдлаар шийдэх хилцээрийг хийхээр зөвлөдөж байгаа гэсэн мэдээлэл байна. За хилцээр эцэслээгүй тул ажлын хэсгийнхэн ярилцлага өгөхөөс татгалзлаа. Ер нь зохицоор энэ төсөлд засгийн газар 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, за үүн дотроо төрийн эмчийн Эрдэнэс 5 толгойн оролцоог зохистой түвшинд хангах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн. За харин Эрдэнэс 5 толгойг олон улсын зах зээлд IPO хийх ёстой гэж байр суурийг илэрхийлэх хүн байнамаа. Гонконг, Австралийн ч юм уу, Английн ч байж болно, тийм Лондонгийн хөрөнгийн биржээр хувьцааг зарах. Тийм үү? Одоо төрийн мэдэлтэй байгаа хувьцааг бол тэнд зараад магадгүй 49% зараад тэгээд мөнгө босгох шүү дээ. Энэ бол туйлын боломжтой. Энийг бол хамгийн амархан хийж чадах. Энэ бол тийм хуулбар. Гэтэл энийг яагаад хийхгүй байгаа юм бэ? Ялангуяа энэ төрийн одоо дэмжлэгтэй тийм ээ баталгаа гаргагдсан төрөөс баталгаа өгч байгаа ийм компани бол олон улсын зах зээл дээрээс мөнгө босгоо явах боломж бол бусдаас илүү байдаг. За энержи ресурсын нүүр сугаах үйлдвэрийн хүчин чадлыг 30 сая тонн болгож нэмэх талаарч хөрөнгө оруулалтын гэрээнд яригдж байгаа. За тэгвэл Эрдэмтдийн хувьд өөр үйлдвэрүүд байгуулах санал дэвшүүлж байгаа. Бид нэр энэс кокс гаргаж авна. Кокс химийн үйлдвэр байгуулна. За кокс бол хар металлын үйлдвэртэй холбоо явуулдаг. За коксоос гадна бол одоо шохоотын хамт боловсруулад кальцийн карбид гэж юм үйлдвэрлэдэг. Энэ гурван нийлэг полимерийн үйлдвэрийг л коксдын нүүрсэн дээр үндэслээд байгуулчих юм бол Монголд бол одоо нэг хүнд химийн үйлдвэр хөгжих. Ёстой нөгөө бидний ярьдаг жижиг дунд үйлдвэр гэдэг бол ёстой хэдэн 10 мянгаар айлгоор байгуулах боломжтой. 6 тэрбум гаруй тонны нөөцтэй 5 толгойн ордод мартаж болохгүй асуудал нүүрсний давхаргын метан хий. За энэ метр олон том төсөл дагалдах 5 толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан мэргэжлийн холбоод судлаачид санал байр суурь инхүү илэрхийлж байгаамаа. Зам тээврийн хөгжлийн яам 2017 оныг бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил болгон зарлалаа. Өнөөдөр зам тээврийн хөгжлийн сайд Гамбат харьяа байгууллага бодлогын газрын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулсан байна. Энэ он тус яамныхан 102 гаруй ажил хийхээр төлөвлөжээ. Тэр дундаа төмөр замын бүтээн байгуулалтын чиглэлд ямар ахиц дэвшил гарахыг бид тодрууллаа. 5 толгой гашуун сухой чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажлыг энэ онд үргэлжлүүлнэ. За олон жил яригдсан царгийн маргааныг нэг тийш болгож дээрх чиглэлийн төмөр замыг 2 жилийн хугацаанд бүрэн дуусгана гэдгийг салбарын сайд нь хэллээ. Энэ улс төрийн маргаан энэ чинь ажил дандаа саад болсноос ямар ч нэмэр болоогүй. Тийм учраас бид нар одоо энэс аль болох зайлсхийгээд энэ бүтээн байгуулалтын ажлыг бол одоо эрчимжүүлээд дуусгана. Тэрээ манай дотоодын вагоныг үндэсний Монгол вагоныг ядтын төмөр замаар нь чөлөөтэй явуулаад далайн бомб дээр хүрдэг ч юм уу эсвэл цаашлаад тэр хэрэглэгч аж ахуйн нэгжүүдэд нь шууд хүргэж болж ивэл нарийн царгаар барих нь зүйтэй. Хэрвээ манай дотоодын вагоныг ядад өөрийнх нь нутгаар явуулахгүй гэх юм бол бид өөргөн царгаараа барих нь зүйтэй. Эдийн засгийн ач холбогдол энэгээр л тодорхойлдог. 5 толгойн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа 700 гаруй монгол хүн ажлын байртаа болно гэсэн тооцоо гарчээ. За авто замын тээвэртэй харьцуулахад тээврийн зардлыг 50%-аар бууруулж нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнгээд олон давуу тал Монгол улсад бий болно. За үүнээс гадна хөдөлгөх ёстой хэд хэдэн чухал төмөр замын ажил бий. Жишээ нь хөөт, бичигт, нарийн сухад, шивээ хүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ. За мөн зүүн баян ханги чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах юм байна. Нийтлэлд 4-6 сая тонн төмрийг хөдөлгөөний экспортлдог маань бол одоо энэ төмөр замын шүлжээгээрээ яваад зам үүдийн бомбтаар гараад тэгээд хятадын одоо Жинин тэгээд Хөхөт бугт гэсэн ийм тойрог замаар явж иж хүлээ авах хэрэгтэй очиж байгаа юм л да. Хэрэг зүүн баян хангийн чиглэлийн төмөр замыг барьчих юм бол энэ төмрийн хөдөлгөөний тээвэрлэлт маань бол 350-60 км-ээр богиносж байгаа. Энэ төмөр замыг бол бид нар концессиор барих гэж үзэж байгаа. Өнөөдөр бол бид нар засгийн газараас 100 талд тогтоол гарсан. Энэ тогтоолоороо бол өөрийн хөрөнгөөр бариад төлхөр гардуулах нөхцөлөөр ийм 4 чиглэлийн зам байж байгаа. Зам тээврийн салбарт 20 орчим жилийн хугацаатай жилийн хүн 2%-аас хэтрэхгүй байх зээлийн их усүрийг бүрдүүлнэ. Гадны хөрөнгө оруулагчид ч энэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа юм байна. Улсын хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэлийг өнөөдрөөс эхэлж байна. За цэргийн бүртгэлийг энэ сарын 4-өөс 20-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
цэргийн тоо бүртгэлийг нийслэхэд 9 дүүргийн 150 хэр хороонд зохион байгуулж байна. 18-аас 50 насны Монгол улсын эрэгтэйчүүд цэргийн алба хаасан хагаагүй өөрийн оршин сууж байгаа хороондоо очиж бүртгэлээ хийлгэх ёстой. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээр цэргийн бүртгэлд бүртгүүлнэ. За өнөөдрийн байдлаар одоо өдөр 1 цагийн байдлаар бол 38 хүн бүртгэгдээд байна. Ерөнхийдөө бол яг хөө цэргийн өөрөгтний үнэлэхгүй иргэд бол бас ирж байгаа. За тэгээд яг хайсан гээсэн гэсэн усуд бол лавлгаатайгаа ирээ гэдэг үг өгж байгаа. Өмнө жил одоо бүртгэл харьцангуй гайгүй хувьтай явагдсан шүү дээ. Өмнө жил манайх 96.7% хаажсан. Энэ жилийн тухайд бол бас анхны өдөр болоод ч тийм үү бас хүн цөөхөн л байна л та. Хотод ажилтай. Байгаа учраас бүртгэлийн авчирч бүртгүүлж байна. Завтаагаараа би өөрөө ирээд одоо хоёр ахыг нөхрийгөө ирж бүртгүүлж байна. Тухайн иргэн цэргийн бүртгэл хийлгэхдээ өөрийн биеэр очихыг хуулинд заасан байдаг. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу гадны улс оронд төр оршин сууж байгаа оюутан ажиллаар томилтоор явсан бол арга гэрээс нь төлөөлөл очиж бүртгүүлж болох юм. За гэвч зарим иргэдийн хувьд ажилтай гэх шалтгаанаар өөрийн эхнэр хөгшин настай ээжигээ өмнөөсөө явуулах нь их байна. Улсын хурлаас цэргийн албаны тухай хууль, цэргийн албан хаагчийн эрх зүйн тухай хууль гэсэн хоёр шинэ хуулийг баталсан. За хэрэв цэргийн бүртгэлээ хугацаанд нь амжиж хийлгээгүй бол захиргааны хариуцлага тооцож торгуул ногдуулах болно гэдгийг албаныхан сануулж байна. Өнгөрсөн жилүүдэд хүндэтгэн үзэх шалтгаантай болон шалтгаангүй байдлаар цэргийн тоо бүртгэлээс завсардсан иргэд маань захирамчин заасан хугацаанд бүртгэлдээ хамрагдах юм бол яг захирамчин заасан хугацааны үед бол бид нар захиргааны арга хэмжээ авахгүйгээр энэ удаагийн бүртгэлийг явуулахаар нийслэлийн ажлын хэсгээс шийдвэрлсэн байгаа. Цэргийн бүртгэлийг хороодын засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдээр 8:30-аас 19 цаг хүртэл, за амралтын өдрүүдэд 10-аас 18 цагийн хооронд зохион байгуулна. Шинэн гарснаас хойш эхний 2 хоногт автобусны 2 осол гарч 10 гаруй хүн гэмтэж бэртжээ. Жилийн дүнгээр авч үзвэл 30 мянга гаруй автобусны жолооч зам тээврийн осол гаргасан байна. Шалтгааныг нь цагийн үр хөтөлбөрөөр бид сурвалжлаа. За нийтийн тээврээр зорчиж байгаад иргэдийн эрүүл мэнд амнаас хохирсон тохиолдол цөөнгүй байна. Тухайлах юм бол тоон мэдээлэлээс харахад 186 хүн гэмтэж 8 иргэн нас орсон байна. За иргэдийн аюулгүй байдал амь насыг хамгаалан одоо иргэдэд үйлчлэх ёстой. Энэ автобусны жолооч нарын хариуцлага ямар байна вэ? Яг энэ урд автобус явж байгаа автобус зогсоод хажуугаар нэг автобус хөдөө хамсан тэгээ зогсчихлоо суул зүр дээр. Ирээсээ нөхөхийн тулд бид нар бол зарим тал дээр бол явах хэрэг гаргадаг. Үнийг гацаад өгчөнд бол гүйцэхгүй явдалд гарах юм бол бас нэг зарим нэг асуудал дээр түлшний болон төлөлт иргэн төлөлт ч юм уу тиймэрхүү сал дээр ажиллагаа гардаг юм аа. Ажлын ачаал их байдаг шүү дээ. Өглөө өрөөд бол түгжээ гацаанд орчоод нөгөө хоорондын зайн ихсчгээр зорчигч нар уурлана. Тэгээд тэрийг нөхөх гэж нэг жоохон урагшаа явах нь явдаг. Зарим нэг нь удаан гайгүй явж байгаа, зарим нэг нь бүр ингээд бүр хууртаа хэтрүүлдэг. Дотор байгаа хүмүүсээ одоо бүр өмнө кондуктортай хахад бүр албаар тооромзолж нөгөө нэг бүр чихдэг тийм асуудлууд байдаг гэсэн шүү дээ. Тэгэл телевиз радиогоор харахаар тэгэл энэ тентл автобус онголтлоо байрлаа гэсэн юм гараад идсэн шүү дээ. Тэнийг тиймэрхүүл байж. Тэр тал дээр бол ер нь бол Монголын жолооч нар бол ер нь дутагдaltaй. Жолоочны хувьд бол янз бүр л байна шүү дээ. Зарим нь улж заримдаа хачин хурдан яваад л бүр яах гэж байгаа мэддэхгүй л явдаг шүү дээ. Нийтийн тээвэр дээр дэвшилттэй зүйл олон гарч байгаач автобус жолоодож олон хүний амь насыг тээж яваа жолооч нарын асуудал хөндөж ярих сэдэв болоод байна. Автобус компаниуд орлогоо бодоод нэг шугамн дээр олон ирээс хийхийн тулд жолооч нарыг ачаалттай ажилуулдаг. Хэрэв өөрийн нормоо биелүүлэхгүй бол цалингаа дутуу авах, шатгууны өрөнд орох зэрэг зовлон байдгийг жолооч нар ярьж байна. Автобус компаниудаас нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн автобусны жолооч нар хамгийн их осол гаргадаг болохыг замын цагдаагийн газраас судлан гаргасан байна. Эдгээр зөрчлийн дийлэнх нь юун дээр байна вэ гэхээр ерөөсөө зогсоолын журамд өрчдөг. За мөн игнээ байр буруу эзэлдэг гэх мэтчлэн зарим тохиолдолд хурд хэтрүүлээд хариуцлага тооцогдоод одоо их хасагдсан ч гэсэн ийм жолооч нар байгаа.
Олон хүний амь насыг тээж яваа гэдэг утгаараа автобусны жолооч нарыг бэлтгэхдээ дахин давтан сургадаг байсан. Цаашид автобусны жолооч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, осол их гаргаж байгаа автобус компаниудад хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлснээр гарах ослыг бууруулах боломжтой гэж замын цагдаагийн албан агчид үзэж байна. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулна уу? Зөвхөн 2016 онд манай улсын 12 иргэн өмнөд хөршид хар тамхины эргээр баривчлагдсан хуулийн байгууллагад шалгагдсан байна. Тэдний 4 шүүхээс ял сонсч 7-оос 9 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Өмнө нь хар тамхины хэрэгээр манай олон иргэд ялын дээд хэмжээ аваад байсан ч иргэд хар тамхины хэрэгт холбогдох явдал буурахгүй байгааг гадаад харилцааны яамны консулын газраас өнөөдөр дахин сэрэмжлүүллээ. Бүгд найрамдах Хятад ард улсын хуулиар 50 г нунтаг авч явж байгаад баригдвал ялын дээд хэмжээ авах буюу цаазын ял оноодгийг консулын газраас дахин анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсын 160 иргэн гадны улс оронд ял эдэлж байна. Тэдний 86 нь өмнөд хөршид ял эдэлж байгаагийн 31 нь хар тамхины хэрэгээр хоригджээ. Мөн Словак улсад манай улсын 1 иргэн хар тамхины хэрэгт ял авсан. Хилийн чандад ял эдэлж байгаа монголчуудын баггүй хувийг хар тамхи тээвэрлсэн, хэрэгэлсэн, зөөвөрлсөн хэрэгүүд эзэлж байна. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо өссөөр байна. Тоо бол өсөх хандлагатай байгаа. Чанарын хувьд бол одоо тээвэрлэгчээс хэрэглэгч рүү шийдэх хандлагатай байгаа. Манай залуу үеийг бол одоо хамрах төлөвтэй байна. Нүдэнд үзэгддэг гэмт хэрэг. Тийм учраас энэ одоо асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байгаамаа. 10 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад монголчууд хар тамхитай холбоотой хэрэгт холбогдвол ямар уршигтайг харьцангуй мэддэг болсон. Гэтэл өмнө нь иргэд хар тамхи зөөж тээвэрлэж байгаад баригддаг байсан бол одоо өөрсдөө хэрэглэж болох нь ихсэн нь аюул дагуулж байгаа юм. Тиймээс гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа 140 орчим мянган монгол иргэдэд хамгаалах үүднээс амьдран суугаа консулын газраар нь дамжуулан энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг өгч байна. Ямар хэлбэр одоо манай иргэд энэ хэрэгт хилийн чандад оролцохгүй энерги хохирогч болоод холбогдож болохгүй байх талаар бид нар бол сэрэмжлүүлэх зөвлөмжүүдийг гаргаж байна. Манай хуулийн албан байгууллагууд бол энэ чиглэлээр бас холбогдох улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлээд өрчсөн сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээнүүдийг бол авч ажиллаж байгаа. Хар тамхи мансууруулах бодис зөөж, тээвэрлэж бас хэрэглэж байгаад баригдсан монгол иргэдийн дийлэнх нь маш их хэмжээний бодис биедээ авч явсныг тэдэнд оноосон ялын хэмжээ харуулж байгаа юм. Мөн хилийн дээс алхахдаа танихгүй хүний захиас ачаа тэш авч явахгүй байхыг ч онцгойлон анхааруулж байна. Эдийн засаг хямралтай өрхийн амжиргаа тааруу иргэдийн цалин нэмэгдэхгүй байна. Шинэ жилийн баяраар л гэхэд 12 сарын турш өрхийн төсөвт баггүй хүндрэл учруулсныг иргэд хэлж байгаа юм а. Гэсэн хэдий ч иргэд тэмдэглэлт өдөр баяр ёслолуудаас нэгийг ч алгасалгүй улам өргөн дэлгэр тэмдэглэсээр байна. Хамгийн гол нь үр тавьж баяр тэмдэглэсэн нь баярын дараа олон өрхийн санхүүг хямрах шалтгаан болж байгаа юм а. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Баатар үлэг өнгөрсөн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд гэртээ байсан 2 мөнгө аяга ламбард нь тавьж 160 мянган төгрөг зээлсэн байна. Өнөөдөр тэрээр зээлээ төлөөд аяга авлаа. Түүний тэтгэвэр сарын 360 мянган төгрөг. Энэ нь тэтгэврийн хамгийн бага түвшин биш ч гэлээ мөнгөний үнцийн унсаар байгаа энэ үед ахуй амьдралд нь хүрэлцэхгүй байгааг тэрээр хэлж байлаа. Ламбард хэдийн өндөр хүүтэй хатуу нөхцөлтэй ч зарим тохиолдолд үйлчлүүлэхээс өөр аргагүй төрдөг гэлээ. Хүүхдүүдээр нь бийс нь одоо 5-6 хүүхэдтэй өнөрөгдөх юм. Хүүхдүүд ирэхэрс би хоосон яаж байх вэ? Тэгээд тавьчихсан ингээл одоо шинжил өнгөрлөө. Ард түмний амьдрал байх шүү. Энэ ламбарттай холбоотой явж байна. Энд л юм тавьж нэг хоногийнхаа одоо хоол унд тэгэл цагаан сармаар одоо энэ шинжилгээгч нь энэ буянгаар явж байгаа шүү. Өрхийн нийгмийн эдийн засгийн 2016 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх оны үеэс 84.4 мянган төгрөг буюу 9% буурс үзүүлэлт гарсан. Үүн дээр нэмээд валютын ханшийн өсөлт Монгол төгрөгийн худалдаа авах чадварыг бууруулсан нь айл өрх бүрийн эдийн засагт хүндээр тусч байна. Гэсэн хэдий ч бид баяр болгоноор тансаг ширээ засах уламжлаа төр төвчж чадахгүй л байна. Нэгэнт гар дээр бэлэн мөнгө байхгүй учраас баяраас баярын хооронд ламбардаар үйлчлүүлэгч иргэдийн тоо нэмэгдэжээ. Гэрийнхэн цахилгаан бараа багаж тоног төхөөрөмжгээд хүний хэрэгцээт бүхий л зүйлийг ламбарддаг болсон байна. Өвлөхөр ер нь харьцангуй их нэмэгддэг. Өвлөхөр өстой нэрөө юу ч байсан барилгаан багжиг л хуцсан авцартай байж барилгаан ижил зогсож орч өрдөө.
Тэгэд одоо энэ багжууд чинь бас зарим нь ингээ авч чадахгүй ингээ танаа дээр үлддэг. Танахаас ингээ борлуулдаг гэж тэгж байна лээ. Тэгэхээр юу н авах хүмүүс одоо хэрэг байна. Ер нь 2 сараас эхлээл ер нь барилгын багажууд ер нь компани тэгээд хувь босоод ер нь хурж ирэл барилгын 100 айлс манах ердөө 50% доогуур 30% 40% доогуур идэх байхгүй би зарах багажнууд нь одоо тэгэд чинь хавар 2 сараас эхлээл манай багажууд өстө доороо зарагдал тосчдөг. Тийм юм тавих уу, ийм юм тавих уу гэж хүмүүс орж идэг. Тэгээ манайхыг үндсэн тийм авах юм авдаг болохоор дээр бусдын авахгүй гэж явуулдаг. Хүмүүс хэцүүртэй зарим нь тэгэл усны тэрэг авахуул гин, тийм юм авахуул, малгай авахуул гин, янз бүрийн юм авахуул гин, гэр хорооллын амжиргааны төвшин тэгэл мөнгө албахч байсан юу л энэ авахуул бид нар тааж авахгүй гэж явдаг. Утас мөцүүд аягүй их асуудаг. Тааж манайхан дээр уцаа авдаггүй л дээ. Үйлчлүүлэгчдийн эд зүйлийг хэдээр үнэлж хэдэн хувьд нь зээл өгөх ямар хүүтэй байх хугацаа итэрсэн зээлдэгчдийн эд хөрөнгийг яахан тухайн ламбардны дотоод журмаар зохицуулагддаг. Энд иргэд хохирох эрсдэл бий. Гисэн эдич захын хорооллууд ялангуяа амжиргааны баталгаажих төвшнгөөс доогуур орлоготой иргэдийн дунд баярын үеэр ламбардны үйлчилгээний эрэлт хэрэгцээ өсдөг байна. Бид ламбардны үйл ажиллагаанд хяналт тавих хууль эрх зүйн тогтолцоо ямар байдаг талаар өнгөрсөн онд сэдв хөндөж байсан. Тухайн үед шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын байцаагч бидэнд дараах ярилцлагыг өгч байлаа. Ламбардын хууль гэж бол байхгүй. Ламбардын стандарт байгаа. Стандарт маань өөрөө зөвлөмжийн стандарт. Энэ стандартыг заавал дагаж мөрдөг биш. Зөвлөмжийн стандарттай ийм зохицуулттай энэ одоо ламбардны үйл ажиллагаа бол явагдаж байна. Ийхүү эрх зүйн зохицуултгүй ламбарднууд эргэн тойрны үн хүрч болох эд зүйлсийг хамгийн доогуур үнээр тооцсон зээл олгодог. Өрөө эргүүлжтүүлж чадахгүй бол эрсдлийг та өөрөө л өрнэ. Харин иргэдийн хувьд өнгөрсөн шинэ жилийн баяраар тавьсан өрөө эхнээсээ төлж эхэллээ. Бидний жил тэмдэглэдэг бүх баяр ёслолыг жагсааж үзэхэд 365 хоногийн 70 гаруйг нь баяр тэмдэглэн өнгөрөөдөг байна. Өөрөөр хэлбэл цагаан сар Валентин, эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, инээдмийн хүүхдийн баяр гэдэл цуврах баярын болгоныг алхасахгүй тэмдэглэнэ. Тэр болгонд өөр тавина гэж тооцвол өрхийн санхүү хямраад байгаа үндсэн шалтгааныг холоо сайх хэрэггүй гэдгийг эдийн засгчид анхааруулдаг. За 1-р сар Монгол орны хувьд хамгийн хүйтэн сар байдаг. Гэвч 1-р сарын эхний 10 хоногт хүйтний ирж сул байсан бол 2-р 10 хоногийн эхэн мөн одоо 3-р 10 хоногийн эхний хагаст хүйтний ирж чангарч эргээд 3-р 10 хоногийн сүүлээр сулрах төлөвтэй байгааг цагуурчид хэлж байна. 1-р сарын цаг агаарын төлөв байдлыг цагуур орчны шинжилгээний газраас тодрууллаа. Бидний гаргасан урдсан төлөвөр бол одоо 1-р 10 хоног маань харьцангуй дундаа орчоод байна. Тэгэхээр 1-р 10 хоногийн маань сүүл хэсэг буюу одоо 8-9 нутгийнхаа зүүн хагастай. За 10-наас ихэнх нутгаар агаарын температурын хувьд хүйтний ирж чангарахаар байна. За энэ хүйтэн маань 2-р 10 хоногийн ихэнх хүртэл үргэлжилнэ. За мөн цаашдаа 3-р 10 хоногийн маань ихний хагаст мөн ийм хүйтний ирж чангарсан ийм төлөв гарсан байгаа. Тэгэхээр энэ хүүтрэлтэй холбоотойгоор мөн баруун аймагуудын нутаг болон төвийн аймагуудын нутгаар ч юм уу энэ хүүтрлийн үеүүдээр мөн цас орохоор байгаа, говь талынхаа нутгаараа цасан шуурхтай байгаа. Тэгэхээр цаг агаар CGMN гэсэн манай албан ёсны сайтнаас ойрын өдрүүдийн болон за сарын улирлын урдсан төлбөг мэдээг одоо авч ашиглаж болно. Энэ бол албан ёсны маань мэдээллийн их сурвалж байгаамаа. Өнөөдөр эх оронд өрнөсөн үйл явдлын мэдээлэл сүргэлээ. Хөтөлбөр олон улсын мэдээллээр үргэлжилж байна. Аримын төргий өнөөдөр олон улсад анхаарал татсан мэдээлэлээс танилцуулъя. Америк нэгдсэн улсын конгрессийн анхны хурал дан боллоо. Энэ үеэр конгрессийн гишүүдэд тангараа өргөснөөр тус улсын хууль тогтооход эд байгууллага олон үндэстнээс бүрдэж байгааг энэ зур онцолж байна. Мөн конгрессийн дээд доод танхимд хяналтаа тогтоосон бүгд найрамдагчид ёс зүйн бие даасан хорооны дүрмийг өөрчлөх тухай шийдвэрээсээ буцсан нь тэдний хувьд эхний ухралт боллоо гэж ажиглагчид тэмдэглэж байна. Өнгөрсөн даваа гарагийн үдэш бүгд найрамдагчид шуурхаа хуралдаж хаалттай хаалганы цаанд баталсан ёс зүйн хорооны хүч нөлөөг сулруулах тухай шийдвэрээсээ буцсан нь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын шүүмжлэлтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Тодруулах юм бол Дональд Трамп өөрийн Твиттер хуудсанда ёс зүйн хороог сулруулж чангадахаас илүү татварын шинжилэл, эрүүл мэндийн даатгалын систем гэх мэт чухал асуудлуудад анхаарах хэрэгтэй гэсэн байна. Үүний дараа буюу конгрессийн хуралдааны үеэр бүгд найрамдагчдын дийлэнх нь энэ асуудлыг хилэлцэх цаг нь одоо биш гэж үзэн шийдвэрээсээ ухарч байгаагаа мэдэгдсэн юм а. Конгрессийн ёс зүйн бие даасан хороо нь 2008 онд төлөөлөгчдийн танхимын хэд хэдэн хууль тогтоогчид гэмт хэрэгт холбогдсон дуулан шугамтай холбоотойгоор анх байгуулагдж байсан бөгөөд тэр цагаас хойш конгрессийн гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан юм а. Гэвч энэ нь хэтэрхий дарамттай байна гэж шүүмжлэх гишүүд хоёр намын алинд нь ч цөөнгүй байгаа юм. Мөн үүний зэрэгцээ
Дональд Трампын сануулсанчлан ерөнхийлөгч Обамагийн санаачлан батлуулсан эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хүчингүй болгох тогтоолын төслийг Конгрессийн хуралдааны үеэр өргөн барьсан байна. Энэ төсөл удахгүй батлагдана гэдэг хүлээлтж байна. Мөн Конгрессийн шинээр сонгогдсон гишүүд тангараа өргөснөөр тус улсын хууль тогтоох дэд байгууллага олон үндэстнээс бүрдэж байгааг ч энд онцолж байна. Тодруулах юм бол Конгрессийн дээд доод танхим нийт 49 Афро-Америк гишүүнтэй болсны зэрэгцээ 38 нь Испани хэлтнүүд байгаа юм байна. Үүний зэрэгцээ Америкийн Конгресст Аз гаралтай 15 улс төрч сонгогдоод байна. Энэ нь олон нийтийн төлөөллийг тэгш хамруулж чадсныг харуулах боловч хангалтгүй гэх шүүмжлэлж дагуулж байна. Нэгдсэн улсны байгууллагын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өөрөгт ажилд орлоо. Тэрээр ажлынхаа эхний өдөр хамтран ажиллагсад болон олон улсад хандаж мэдээлэл хийсэн юм а. Түүний мэдээлэл нэгдсэн улсны байгууллагын системийн шинжилгээний тухай асуудлыг хөндсөн бөгөөд хамтын ажиллагааны нэгдмэл байдал чухал болохыг онцолсон байна. Нью-Йорк хотод байрлах нэгдсэн улсны байгууллагын төв байранд тавьсан түүний илтгэл дэлхийн хамгийн хүчрхэг байгууллагад ажиллаж байгаа нийт ажилчин гишүүдийн үйл хэргийг сайшаа магтахын зэрэгцээ олон улсын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд илүү хүч нөлөөтэй байх шаардлагатай. Үүний тулд өөрсдийн зарим дутагдлыг ч хүлээн зөвшөөрч засч өөрчлөх хэрэгтэй гэдгийг сануулсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ажилтан та бүхэн энэ байгууллагын гол багна нэм шүү. Хэдий нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын асуудал дах үүрэг оролцоог хангалтгүй гэж үзэх эргэлзээ байдаг ч бид өөрсдийн ололт амжилтыг хүлээн зөвшөөрч юу хийдгээрээ бахархах нь чухал юм. Тэр үед гишүүдийн биднээс шаардаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн системийг шинжлэх боломжтой болно. Мөн тэрээр нэгдсэн үндэсний байгууллагын олон улс дахь үүрэг оролцоог онцлохын зэрэгцээ цаашид улам нэгт нямбай ажиллахын тулд бүтцийн шинжилэл хамт олонны нэгдмэл байдал чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Антонио Гутерреш нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөсний асуудлыг хэрэгэлсэн дээд комиссараар ажиллаж байхдаа ч тус байгууллагын шинжилгээний талаар өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Тийм ч учраас түүнийг өөрөгт ажилд ормогцоо олон улсын гамшиг, хямрал мөргөлдөөний эсрэг хит удаж байж хариу арга хэмжээ авдаг тогтолцоог өөрчилж нэгдсэн үндэсний байгууллагын системийн байгууллагуудыг цомхон, шуурхай болгох арга хэмжээ авч магадгүй гэх таамагч шинжээчдийн дунд байсан юм а. Энэ нь ч түүний илтгэлээс тодорхой харагдаж байлаа. Үүний зэрэгцээ нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл байнгын бус шинэ 5 гишүүнтэй боллоо. Тодруулах юм бол энэ оны эхний сараас эхлэн Казахстан, Швед, Итали, Боливи, Этиоп улсууд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүний өөрөгт ажлаа хүлээж авсан байна. Туркид өнгөрсөн 6 дугаар сард төрийн эргэлт хийх оролдлого гарснаас хойш онц байдал тогтоогод байгаа юм. Сүүлд гарсан халдлагуудтай холбоотойгоор онц байдлын хугацааг дахин 3 сараар сунгалаа. Мөн шинэ жилийн эхний өдөр Стамбулын шөнийн клубт гарсан террорист халдлагыг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээд нь Дундад Аз. Тэр дундаа Кыргызстанаас ирсэн байж болзошгүй гэж таамаглаж байсан ч Кыргызстаны талаас үүнийг үгүйсгэлээ. Киргизийн эрх баригчид Туркийн Стамбул хотын шөнийн клубт гарсан халдлага тус улсын иргэн холбоотой хэмээн сэжиглэж байгааг эрс ницаасан байна. Олон нийтийн сүлжээгээр сэжигтний хэмээн Киргизийн паспортын зураг тархаад байгаагийн дээр хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл энэ паспортын эзэн Стамбулын шөнийн клубт халдлага үйлдсэн мэтээр мэдээлж байгаамаа. Гэвч Киргизийн эрх баригчид тэрхүү паспортын эзнээс мэдүүлэг авч Турк дахь халдлагад холбоогүйг нь тогтоосон гэдгээ мэдэгдэж байна. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор хоёр сэжигтэй этгээдийг Ататүркийн нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан. Исламын улс бүлэглэлтэй холбоотой 8 хүнийг 39 хүний амьд хүрсэн халдлагыг үйлдсэн хэрэгт сэжиглэн эрен сурвалжилж байна гэх мэдээллүүд өнөөдөр олон улсын анхаарлыг татж байна. Евразийн бүлгийн орнууд Дональд Трампаар удирдуулсан Америк нэгдсэн улсын засаг захиргааны хэрэгжүүлэх бодлого бол 2017 оны хамгийн том эрсдэл гэж үзэж байна. Мөн Исламын улс бүлэглэлийн 300-аас 400 дайчин Европт аль хэдийн нэвтэрсэн байх магадлалтай гэж Daily Mail мэдээлсэн зэрэг өнөөдөр анхаарал татсан мэдээллийг багцлан хүргье. Евразийн бүлгийн 2017 оны эрсдлийн тайланг танилцууллаа. Энд дурдсанаар Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын нэн тэргуунд хэрэгжүүлэх бодлого нь олон улс даяар тэр дундаа Европт ойрын хугацаанд эмх замраагүй үл ойлгогдох байдлыг үүсгэнэ. Мөн Аз тивд Хятад Америк хоёр худалдаа эдийн засгийн хувьд төдийгүй батлан хамгаалах хүчний хувьд ч хоорондоо сөргөлдөж харилцаагаа улам бүр муутгах нь нөгөөтэйгүр Хятадын дарга Си Цзиньпиний гадаад өөрчлөлтөнд хэд хурдан хариу арга хэмжээ авч байгаа нь Евразийн бүлэгт эрсдэл учруулах хоёр дахь том хүчин зүйл гэж нэрлэгдэж байна. Харин олон улсын анхаарлын төвд байгаа Умар Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг эрсдлийн жагсаалтын 9-р оруулсан байна.
Исламын улс бүлэглэлийн толгойлогчдын нэг Лавдрим Мухаксери 300-аас 400 дайчинтайгаа Европт нэвтэрсэн байх магадлалтай хэмээн Их Британий Daily Mail мэдээлсэнийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна. Тус санийхан Италийн тагнуулын албан дахь их сурвалжаас авсан мэдээллээс иш татан энэ тухай мэдээлсэн байна. Тэд дөрвөслийн дүрд хувиран Европ руу гарсан байх гэж таамаглаж байгаа юм байна. Мухаксерийн лалын хит даврагчид дотроо албанчуудыг Исламын улс бүлэглэлд идэвхтэй нэгтгэж чаддгаараа алдартай байна. Лалын хит даврагчдын интернет дэх сайтад байрлуулсан бичлэгдэр тэрээр харагдах бөгөөд барьцааны хүмүүстэй зэрлэгээр харьцаж байгааг нь харуулсан бичлэгч мөн тавигдсан байна. Хятад улс Өмнөд Хятадын тэнгист өргөн бүрэлдэхүүнтэй цэргийн сургуулалт хийж байгаа нь тус бүс нутагт Америкийн тэнгисийн цэрэг хүчээ нэмэгдүүлэх гэж байгаатай холбоотой гэж Хятадын талаас тайлбарлаж байна. Тодорхойлох юм бол энэ даваа гарагаас эхлэн Хятадын тэнгисийн болон нис хүчний нис хонгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг оролцуулсан цэргийн сургуулалтыг Өмнөд Хятадын тэнгист эхлүүлээд байгаамаа. Энэ сургуулалтын үеэр байлдааны нис хонгоцуудыг Леонийн хөлөг дээрээс хөөргөж буулгах сургуулалтыг хийж байна. Хятадын тэнгисийн цэргийн хүчнээс мэдээлж байгаагаар тус улсын анхны бөгөөд цор ганц нис хонгоц тээвэрлэгч хөлөг онгоц нь буужин устгагч болон бусад зэвсгээр тоноглогдсон. Мөн энэ удаагийн сургуультанд J-15 бөмбөгдөгч онгоц болон нисдэг тэргүүдийг оролцуулж байгаа гэх мэт өргөн бүрэлдэхүүнтэй анх удаагийн ийм төрлийн сургуулалт хийж байгаа болохыг дурдж байгаамаа. Энэ нь Хятад болон Зүүн Өмнөд Азийн зарим улс орнуудын хооронд газар нутгийн маргаан дагуулдаг Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт Америк нэгдсэн улс тэнгисийн цэргийн хүчээ зузаадах гэж байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Тодорхойлох юм бол Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн сонины 12 дугаар сарын 31-ний дугаар хэвлэгдсэн нийтлэл дурдсанараа тус улс энэ 7 хоногийн сүүлээр Карл Винсон нис хонгоц тээвэрлэгч байлдааны хөлөг онгоцоо Номхон далайн баруун хэсэгт байрлуулна гэсэн байна. Мөн бусад их сурвалжуудын мэдээлэлээр үндэслэн Америк нэгдсэн улс Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт довтлогооны болон хамгаалалтын зэвсэг техникийн нөөц чадамжийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Энэ нь манай улсын газар нутгийн аюулгүй байдал эрсдэл дагуулж байна гэж Хятадын талаас үзэж байна. Энд сөрөг арга хэмжээг цаашдж авах болно. Үүний нэг нь энэ удаагийн Леонийн хөлөг дээр хийж байгаа цэргийн сургуулалт болохыг онцолж байгаа юм байна. Би та бүхэнд өнөөдөр олон улсад анхаарал татсан мэдээлэлээс хүргэлээ. Бидэнд таамтайсан үзэгчдэд баярлалаа. Цагийн хөтөлбөр спортын мэдээгээр үргэлжилж байна. Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэн амралтай тухтай сайхан хүрэлж байна уу? Монголын мэдээ сувг өдөр тутмын спортын мэдээ үзүүлж байна. Хүндийн өргөлтийн насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-4-ний өдрүүдэд спортын төв орноо зохион байгуулагдаж, Монгол улсын 2017 оны анхны улсын аваргууд тодорлоо. Өчигдөр тэмцээний хүрээнд 3 тамирчин Монгол улсын дээд амжилтыг шинжилэн тогтоогод байсан юм а. Өнөөдөр улсын аварга шалгаруулах тэмцээний үлдсэн жингийн аваргууд тодорсон байна. Хүндийн өргөлтийн насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 2 дахь өдрөө спортын төв ордон зохиогдож өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг хэмжээнд олон улсын хэмжээний мастер тунгалаг түлхэлттэй өргөлтөөр 90 кг өргөж залуучууд насан туршидын улсын рекордыг дахин шинжилсэн бол 58 кг хэмжээнд олон улсын хэмжээний мастер Нямзул залуучууд болон насан туршидын рекордыг нийлбэр дүнгээр 160 кг болгож шинжилэн тогтоолоо. Мөн 58 кг хэмжээнд золбоо түлхэлттэй өргөлтөөр Монгол улсын залуучуудын рекордыг 15 кг-аар ахиулсан байна. Харин өнөөдрийн өргөлтүүдээс эрэгтэйчүүдийн нэмэх 75 кг хэмжээнд олон улсын хэмжээний мастер Бэлэг сайхан түлхэлттэй өргөлтөөр 105 кг өргөж залуучуудын рекордыг шинжилэн тогтоолоо. Мөн эмэгтэйчүүдийн 75 кг хэмжээнд энэ жил 17 настай олон улсын хэмжээний мастер Даригчив 110 кг-ыг түлхэлттэй өргөлтөөр амжилттай өргөсөн юм а. Хамгийн сүүлд 105 кг түлхсэн. Сая өсвөрийн ихсийн нийгэмч тэмцээнээр 90 огцомдоо 105 түлхсэн. Сая болохоор 110 түлхээд төрүүлж байна. Энэ ондоо болохоор одоо Малайз болох өсвөрийн дэлхийн аврагт явна гэж бодож байгаа. За би одоо Улаанбаатар хотод бэлтгэл сургалтаа хийж байна. Энэ удаа үр хангаа нэр дээрээс оролцсон байгаа. 53 кг хэмжээнд огцом өргөлтөөр алтан медаль авсан байгаа. Түлхэлтэй өргөлтөөр мөнгөн медаль авсан, нийлбэрээр мөнгөн медаль авсан байгаа. Үр хангаас би ганцаараа ирж оролцсон байгаа. 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн салхийг хахалсан тус тэмцээнд нийт 16 багийн 150 гаруй тамирчид эрэгтэй 8, эмэгтэй 7 жинтийнхүү аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд олон улсын хэмжээний мастер цолтой 30, спортын мастер цолтой 60, дид мастер цолтой 30 тамирчин өрсөлдсөн юм а. Энэ удаагийн тэмцээний дундаж нас 19.6 байгаа нь хүндийг өргөлтийн спортын залуу тамирчдын амжилт эрс сайжирсныг харууллаа гэж тэмцээнийг зохион байгуулагчид дүгнж байсан юм а. Монголын боксын холбооны тэргүүндэд ерөнхийлөгч асан Монголын үндэсний олимпийн орооны алтан уг шагналт спортын нэр зүтгэлтэн Батынхийг өнөөдөр
Монголын боксын холбооны удирдлагууд боксын спортын шгшөөгийн тамирчид, багш засгалжуулагчид хүндэтгэл авчээ. Монголын спортын салбарт олон 10 жилийн түүхийг бүтээсэн Монголын боксын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүн дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаалд 2008-2012 оны олимпийн циклд амжилттай ажилласан Монголын үндэсний олимпийн орооны тэргүүн дэд алтан од шагналт спортын зүтгэлтэн Батэнхийг өнөөдөр боксын спортынхон шгшөөгийнхаа бэлтгэлийн их танхимд халуун бүлээрээ хүлээн авч уулзлаа. Монголын боксын холбооны өнөө цаг үеийн удирдлагууд шгшөөгийн тамирчид, дасгалжуулагчид, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяа тамирчин Бадар Уган, гавьяа тамирчин Төгс Цагт нарын дэргүүтэй эрхмүүд энэ арга хэмжээний үеэр шгшөөгийнхаа их танхимд хүрэлцэн ирсэн юм а. Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Батэнх өнгөрөх 12 дугаар сард Монголын үндэсний олимпийн орооны алтан од тэргүүн шагналаар шагнуулсан бөгөөд энэхүү шагнал Монголын боксын спортын оргил амжилтуудыг үнэлсэн шагнал гэдгийг тэрээр нийт хамт олондоо хандаж хэлсэн үгэндээ онцолсон юм а. Өнөөдөр сайхан манай боксынхаа зааланд хүрэлцэн ирж боксын холбооныхаа хамт олонтой тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүдтэйгээ уулзж байна. Тэгэхээр Монголын үндэсний олимпийн ороо, Монголын боксын амжилтыг үнэлж одоо бас надад олимпийн алтан од медалаар шагналсан байна. Тэгэхээр энэ бол одоо ганц надад өгж байгаа шагнал биш. Монголын нэрийн хувцас болсон боксын хамт олонд өгсөн шагнал гэж ойлгож байгаа. Мөн түүнчлэн хийж үтээж өнгөрсөн ажилт нь биш. Цаашид одоо энэ спортын төлөө, Монголын спортын төлөө зүтгэх одоо даалгавар өгж гэнэ гэж би ойлгож байна. Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Батэнх спортын салбарт нийт 20 орчим жил ажиллаад байна. Түүнийг Монголын боксын холбоонд ажиллах хугацаанд Лондон 2012 олимпийн наадмаас гавьяа тамирчин Төгс Цагт мөнгөн медаль, мөн хэрдэн хүрэл медалийг хүртэж байсан юм а. Монгол улсад анхудаа шатрын спортын мэргэжлийн багш засгалжуулагчийн ангийг 13 хүн төгсөж өнөөдөр Батламжаа гардавлаа. Шатрын спортын багш засгалжуулагчдын мэргэжил дэвшлүүлэх сургалтыг Монгол Ургатны шатрын холбоо, Монгол улсын боловсролын сургуулийн урлаг бие тамирын сургууль 1 жилийн хугацаанд хамтран зохион байгуулсан байна. Монголын шатрын спортын түүхэнд 1977-оос 1981 оны хооронд одоогийн Монгол улсын гавьяат багш, олон улсын мастер Жигжид Сүрэн, олон улсын мастер Лавга, олон улсын мастер Лавг Сүрэн нарын шатарчид мэргэжлийн багш дасгалжуулагчийн сургуульд тухайн үеийн зөвлөлт холбоот улсад суралцаж төгссөн түүхтэй. Шатрын мэргэжлийн багш дасгалжуулагчийг өнөө цагт бэлтгэх түүхэн уламжлал хэрэгцээ шаардлагын хүрээнд Монгол Ургатны шатрын холбоо, Монгол улсын боловсролын их сургууль 2015 оноос хойш хамтран ажиллаж байна. Өнөөдөр уг ажлын үр дүнд анхны төгсөгчдөө угт авч байгаа юм а. Шатрын багш дасгалжуулагчдад мэргэжлийн дипломыг Улсын их хурлын гишүүн Лүндэ Жанцсан, Улсын их хурлын гишүүн асан Монгол Ургатны шатрын холбооны ерөнхийлөгч Оюун Баатар, Монгол улсын боловсролын их сургуулийн ректор Мөнх Чаргал, Монголын шатрын холбооны удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. Цаашлаад бол бид нэр ер нь олимпийн хороотойгоо хамтраад шатрын холбоодууд, клубүүдтэйгээ хамтраад бол бид нэр энэ төгссөн анхны төгсөгчтэй бас улам сайжруулж бэлтгэх, цаашлаад ичнээ улам бусад хэлбэрүүдээр бакалаврын төвшөнд хүртэл бэлтгэх ийм зорилтыг бол бас тавьж байгаа. Тийм учраас бол энэ ажил бол дөнгөж эхлэлийн шатанда явна. Манай сүрийн шатарчдын төв дэлхийн аварга болох улмаар одоо насан туршийн одоо дэлхийн аварга болох энэ сайхан нөхцөлийг бүрдүүлэхэд манай багш засгалжуулагчдын үүрэг бол маш чухал. Тийм учраас одоо энэ удаагийн төгсөлд дараагийн одоо төгсөлтөд бид нар өргөжүүлэн улам одоо ач холбогдолтой зохион байгуулах юм бодолтой байна. Шатрын багш дасгалжуулагчийн анхны төгсөлтийг Монгол улсын гавьяа тамирчин, олон улсын их мастер Батчимэг, спортын мастер Тэмүүжин нарын тэргүүтэй 13 хүн төгссөнөөс 10 нь аймаг орон нутгийн клубүүдийн багш нар байлаа. За ингэснээр оюун ухааны их спорт шатар хөдөө орон нутг руу тэлж Монгол орны хэмжээнд жиг төгжих чухал ачаал бүгдэлтэй юм байна. Шатрын багш дасгалжуулагчдыг цаашид дээд боловсролын төвшөнд бэлтгэх, шатрын спортыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах саналыг зохион байгуулагчид гаргаад байгаа билээ. Энэ өдрүүдэд дэлхийд дахин болж байгаа спортын тэмцээн уралдаан тэр дундаа хөлбөмбөгийн спорт ертөнцид болж байгаа үйл явдлын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Францын Paris Saint-Germain клубын удирдлагууд 23 настай герман хагас хамгаалагч Юлиан Дракслерыг багийнхаа бүрэлдэхүүнд илсүүлснэ албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Энэ үеийн солилцоо 8-ны цонхоор хийгдсэн хамгийн дүүлэнт 8 одоогоор нь болж байна. Хэдийгээр Францын баг Дракслерыг ямар үнээр багтаа илсүүлснэ олон нийтэд мэдэгдэг байгаач ойролцоогоор 45 сая еврог Германы Wolfsburg клубт Францын талд төлсөн юм. Дэлхийн томоохон их сурвалжууд мэдээлж байна. Хоёр талын инхүү 4 жилийн гэрээг байгуулж, Юлиан Дракслер 2021 он хүртэл Францын Paris Saint-Germain клубт тоглохоор боллоо. Дракслер 2015 оны 100 Германы Schalke клубээс Wolfsburgt очиж байсан ч шинэ багийнхаа хөгжим дэмжигчдийн сэтгэл түгтэл тоглож чадаагүй бөгөөд өнгөрсөн оны сүүлээр багаа солихыг хүсэж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдэгдээд байсан юм. Дракслер Schalke-гийн бүрэлдэхүүнд 170 тоглолтод оролцож 30 гол оруулсан бол Wolfsburg-ийн хамтаар 45 тоглолтын талбайд гарахдаа
8 голоос амжилтыг үзүүлсэн. Олон улсын цааны холбооны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 2017 оны эхний гараа өнөөдөр боллоо. Энэ удаад эмэгтэй цамчид туг сүлжих ангилалд өрсөлдөж ялагчдаа тодорхойлжээ. Энэ жилийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 16 дахь гараа Хорватын Загреб дахь цанын баазд болж дэлхийн шилдэгүүд 5 дахь удаага туг сүлжих ангилалд өрсөлдлөө. Энэ төрлөөр явагдсан өмнөх 4 гараанд Америк нэгдсэн улсын алдарт тамирчин Олимп дэлхийн аварга Микаэле Шифрин дараалан төгөлөд байсан. Харин энэ өдөр 32 настай Вероника Велез Зузулова шилдэгнэ байлаа. Словакийн нэр цаанчин залуучуудын өвлийн олимпийн наадмын туг сүлжих ангиллын аварга Вероника Велез Зузулова 2 гарааны нийлбэрээр 2 минут 253 секундын амжилтыг үзүүлж өнөөдрийн уралдааны тэргүүн барьж шалгарсан. Харин удаах байрт түүний нутаг нэг тамирчин Петро Вилхова шалгарлаа. Вилховагийн хувьд тэргүүлэгчээс тэг 124 секундээр хоцорч барайнд оржээ. Харин Чехийн цаанчин 2007 оны дэлхийн аварга Сарка Стракова энэ өдрийн гарааны 3 дугаар ариг эзэлсэн байна. Вероника Велез Зузулова энэ өдөр уралдааныг тэргүүлж 100 оног авснаар туг сүлжих ангилалд 390 оноотой болж тэргүүлэгч Микаэле Шифринээс ердөө 10 онооны дутуутай удаах хордож идэж байна. Харин бүх төрлийн нийлбэр оноогоор Микаэле Шифрин 798 он авсан амжилтаараа дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөж байгаа бүх тамирчдыг хошигчилж байгаамаа. Бартаа замын хаангагддаг Дакар ралли уралдааны 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж өнөөдөр 2 дахь гарааны ялагчид тодорсон байна. Дакар ралли 2017 уралдааны 2 дахь гараа Аргентин улсын Ресистенсиагаас Сан Мигуэл де Тукуман хүртэл 803 км замд үргэлжилсэн. Тэмцээний өнгөрсөн жилийн аварга Австралийн алдарт тамирчин Тоби Прайс Австрийн Кити Ямбагт хүчин зүтгэж байгаа юм. Тэрээр өнөөдөр энэ цагийн шилдэг нолгоо батлан харууллаа. Австралийн алдарт тамирчин өдгөө 29 настай Тоби Прайс 2 цаг 37 минут 32 секундын хугацаанд замыг туулж мотоциклийн ангилалд энэ жилийн эхний дөрөв хүртлээ. Түүний хувьд 2009 оноос хойш Австрийн Кити Ямбагт хариалагдах болсон юм а. Харин 4 дугуйтын төрөлд өнөөдөр Ямаха багийн Аргентин тамирчин Пабло Коппети тэргүүлсэн бол автомашины ангилалд 42 настай Франц тамирчин Себастьян Лойб хошуучлаа. Францын Фижо багийн нэр тамирчин Австралийн 9 удаагийн дэлхийн аварга Себастьян Лойб энэ өдөр 2 цаг 6 минут 55 секундын хугацаанд нийт замыг туулж барайнд оржээ. Харин ачааны автомашины ангилалд Францын өөр нэгэн шилдэг баг Рено багийн Нидерланд тамирчин Мартин Ванденбрек тэргүүлсэн байна. 38 дахь удаагийн Дакар ралли уралдааны дараагийн буюу 3 дахь гараа маргааш Сан Мигуэлээс Сан Сальвадор хүртэл 780 км замд үргэлжилнэ. Харин тэмцээний нийт 12 гараа 8782 км замд үргэлжилж энэ сарын 14-ний өдөр 2017 оны дэлхийн аварга тамирчин тодорхой юм а. Эрхэм үзэгч та бүхэндээ Монголын мэдээ сувг спортын мэдээг үзүүллээ. Одоо та бүхэн цагаагаар байдалтай танилцсан уу? Үлгээд шөндө 15 өдөртөө 6 хэмхүйтэн. Улаангом шөндө 32 өдөртөө 22 хэмхүйтэн байна. Авдад шөндө 20 өдөртөө 8 хэмхүйтэн. Алтай шөндө 19 хэм өдөртөө 6 хэмхүйтэн байна. Улаастайд шөндө 24 өдөртөө 13 хэмхүйтэн. Тосон цэнгэл шөндө 33 хэм өдөртөө 23 хэмхүйтэн байна. Баянгорт шөндө 19 өдөртөө 8 хэмхүйтэн. Мөрөн шөндө 24 хэм өдөртөө 12 хэмхүйтэн. Хадгалт шөндө 23 өдөртөө 10 хэмхүйтэн. Цэцэрлэг шөндө 15 хэм өдөртөө 4 хэмхүйтэн байна. Хараарн шөндө 19 өдөртөө 7 хэмхүйтэн. Арвай хэр шөндө 15 өдөртөө 5 хэмхүйтэн. Булганд шөндө 23 өдөртөө 12 хэмхүйтэн. Дархан шөндө 22 хэм өдөртөө 13 хэмхүйтэн байна. Эрдэнэтэд шөндө 16 өдөртөө 8 хэмхүйтэн. Чоор шөндө 18 өдөртөө 10 хэмхүйтэн байна. Сүхбаатарт шөндө 26 өдөртөө 16 хэмхүйтэн. Зүүн хараа шөндө 27 өдөртөө 15 хэмхүйтэн байна. Зүүн модод шөндө 17 өдөртөө 10 хэмхүйтэн. Багнуур шөндө 28 хэм өдөртөө 18 хэмхүйтэн байна. Чингис хотод шөндө 27 өдөртөө 16 хэмхүйтэн. Баруун урт шөндө 21 хэм өдөртөө 12 хэмхүйтэн байна. Чавсанд шөндө 22 өдөртөө 13 хэмхүйтэн. Мандалгов шөндө 20 хэм өдөртөө 7 хэмхүйтэн.
Далан задгадад шөнөдөө 15 өдөртөө 2 хэм хүйтэн. Хамбогдод шөнөдөө 10 хэм хүйтэн өдөртөө 1 хэм. Сайн шандад шөнөдөө 16 өдөртөө 5 хэм хүйтэн. Замаа өдөр шөнөдөө 15 хэм өдөртөө 4 хэм хүйтэн байна. Харин нийслэл Улаанбаатар хотноо өнөө шөнөдөө 20 хэм, маргааш өдөртөө 12 хэм хүйтэн байх нэ. Монголын мэдээ сувг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулаад авч үзсэн та бүхэнд баярлалаа. Маргаашийн ажил үстэй амжилт хүсье. Баяртай үзэгчтэй.